Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр тоглоомын аргаар хүрд хялбар цээжлэх аргатай танилцуулнаа. За, тоглоомын аргаар гэсэн учраас энэ тоглоомонд маань 2-оос 4 хүн оролцож болно. 2 хүн тоглож болно. Мөн 3 хүн ч тоглож болно. 4 хүн ч тоглож болно гэсэн үг. За, юу хэрэглэгдэх вэ гэхээр дөрвөлжин шугамтай дэвтрийн цаас нэг ширхэг тоглогчийн тоогоор ялгаатай өнгөтэй бал эсвэл харандаа 2 ширхэг шоо хэрэг болно. За, тоглох заавартай танилцъя. 1-р тоглогч 2 шоог зэрэг хаяна. Цаасны нэг булангаас буусан тооны нүдээр өөрийн сонгосон өнгийн балаар тэгш өнцөгт зурна. Дотор нь хүрдийг нь бичнэ. 2-р тоглогч 2 шоог зэрэг хаяна. Өмнөх тоглогчоос өөр булангаас эхэлж буусан шооны нүдээр тэгш өнцөгт зурна. Дотор нь хүрдийг бичнэ. 3-р тоглогч мөн шоогоо хаян тэгш өнцөгт зурж хүрдээ бичиж тоглоно. Тоглогчид ээлжлэн зурж хүрдийг бичсээр цаасыг дүүртэл тоглоно. Хийн хамгийн их талбайг эзэлж зурсан нь ялагч болно. За, тоглох заавартай танилццгаая. Хуудас цаасаа дундаа байрлуулна. За, энэ тоглолтод 3 тоглогч оролцсон байна. Тоглогч бүр цаасны өөр булангаас тоглолтыг эхлүүлнэ. За, мөн тоглогч бүр өөр өнгийн балаар тоглоно. За, 2 шоогоо хаялаа. 1-р тоглогч 1 ба 2 нүдтэй шоо буусан байна. За, буусан шооны нүдээр нэгийг харьцах нь 2 харьцаатай тэгш өнцөгт зурна. За, энд хүрдээ дотор нь очино. 1 2-ын 2. Өөрөөр хэлбэл 2 дөрвөлжинүүд байна гэсэн үг байна. 1 2-ын 2. За, 2-р тоглогч шоогоо хаялаа. 6 4 гэсэн нүдтэй шоо буужээ. За, үүнд урт нь 6, өргөн нь 4 хэмжээтэй тэгш өнцөгт зурна. За, энд хэдэн дөрвөлжин байгаа вэ гэсэн үг байна. 6 4-ийн 24. Хүрдээ дотор нь бичнэ. За, 3-р тоглогч ээлж шооны нүд 3 3 буулаа. Тэгвэл мөн 3 3-ыг харьцаатай квадрат зурна. За, дотор нь 3 3-ыг 9 гэд хүрдээ бичгэнэ. За, одоо 1-р тоглогчийн ээлж болсон. За, 5 4 гэсэн нүдтэй шоо буужээ. За, мөн 5-ыг харьцах нь 4 нүдтэй тэгш өнцөгт зураад 5 4-ийн 20 гэд хүрдээ бичнэ. Өмнөх зурсан тэгш өнцөгтэйгөө зэрэгэлдээ ийм зурах хэрэгтэй. Хамаагүй зурах ёсгүй. За, 2-р тоглогч шоо хаялаа. 6 6 нүдтэй шоо буулаа. 6 6 36 хүрдээ бичлээ. Квадратаа зурсан. За, 3-р тоглогч 5 1 гэсэн нүдтэй шоо буулаа. За, үүнд 5-ыг харьцах нь 1 тэгш өнцөгтөө зурлаа. 5 1-ийн 5 гэд хүрдээ бичлээ. Ийхүү ээлжлэн хүүхдүүд тоглосоор байгаад цаасаа дүүртэл тоглоно. За, энд 3 хүүхдийн тоглосон тоглолтыг харуулсан байна. Хамгийн их талбай эзэлж зурсан хүүхэд бол ялагч болно. За, энэхүү тоглоомын маань ач холбогдол хүүхэд хүрдээ хялбар чийжлэн мөн тэгш өнцөгт квадратын талбайг олох чадвартай болно. За, шоо маань 1-ээс 6 хүртэл нүд байдаг учраас энэхүү хүрдний хүрээнд л чийжлэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр зарим шооны тоог өөрчилж, жишээлбэл 1 нүдтэй шоог 7, 2 нүдтэй шоог 8 болгон тоглол 7 ба 8-ын хүрдийг цээжлэх боломжтой болно. 9 6 8-ын хүрдийг одоо бичиглэлээр нь хялбар цээжлэх аргатай бас танилцъя. За, энд
аравтын орны цифрүүд тэгээс эхлээд 9 хүртэл цувуулан бичихэд нэгжийн орны цифрт 9-өөс тэг хүртэл доош нь цувуулан бичээд үүссэн хоёр орондоо тоонууд нь 9 хүрдний үржүүр бас болдог байх нэ. За 6-гийн хүрдийг бол цагийн нүүрэн дээр байдаг тоог ашиглаад харгалзах цаг минутыг нэмэхэд одоо 6-гийн хүрдний үржүүр гардаг байна. Жишээлбэл 1-ийн тооны харгалзал 5 минут гэж үздэг. 1 дээр 5-ыг нэмээд 6 байх нь 2-ын тооны 10 минут гэж үздэг. 2 дээр 10 нэмээд 12. 3-ын тоонд 15 минут харгалздаг. Тэгэхээр 3 дээр 15-ыг нэмээд 18 байх жишээ нэ. Ингээд хариу бол 6-гийн тооны үржүүр гэсэн гэж үүсч болох нэ. За 8-ийн хүрдийг бол цээжлэх бас хэлбэр арга байна. Энд бол 1-ээс 5-аар үржүүлэхэд эхний цифрүүд нь тэгээс 4 хүртэл доош тоо цуваагаар бичигдэж, хоёр дахь цифрүүд нь тэгээс 8 хүртэл тэгш тоонууд нь дээшээ цувдаг байна. За сумыг харж байгаа. 6-аас 10-аар үржүүлэхэд эхний цифрүүд нь 4-өөс 8 хүртэл доош цуваагаар бичигдэж, хоёр дахь цифрүүд нь мөн адил тэгээс 8 хүртэл тэгш тоонууд дээшээ цувдаг байна. За ингэж бичигддэг байна. За багшийнхаа заасан аргаар тоглоод хүртээ сайн ч ажиллаарай. Амжилт хүсье хүүхдүүдээ. Баяртай.